Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Украины зүгээс Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламж руу халдах болсон. За энэхүү халдахтай холбоотойгоор Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламжинд гал төмөр гарч байгаа мэдээлэл бол хиймэл дагуулын зураг болон баталгаажсан видео бичлэгүүдээс харагдаж байгаа юм. За энэ үйл явдлаас болоод Оросын холбооны улсын эрчим хүчний экспортын чадварт тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй байгаа нь харагдаж байгаа юм. За хиймэл дагуулын зураг болон баталгаажсан видео бичлэгүүдээс үзэхэд Украин өнгөрсөн 7 хоногт Балтийн тэнгисийн ойролцоох Оросын газрын тосны экспортын гол дэд бүтцэд удаа дараа цохилт өгсөн. За энэ байгууламж дээр хэдэн өдрийн туршид гал гарч шатаж байгаа нь харагдаж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан дэлхийн томоохон мэдээллийн агентлаг болох BBC Verify-ийн хувьд 3 дугаар сарын 23-наас хойш Оросын Ленинград мужийн доор хаяж 3 газрын тосны байгууламжинд халдлага үйлдэснийг баталж байгаа. За үүнд Ост, Луга, Приморскийн бомбтууд болон Криши газрын тосны боловсруулах үйлдвэр багтаж байгаа юм байна. Мигмар гарагт Украины нисгэгчгүй хүчний командлагч Роберт Бравди хэлэхдээ галыг өдөөхийн тулд Ост, Луга хотод даваа гарагийн орой дахин цохилт өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. 38 нисгэгчгүй онгоцыг буудаж унгаасан халдлагын үеэр 2 хүүхэд зэрэг 3 хүн шархсан гэдгийг Ленинград мужийн захирагч Александр Дрозенко мэдэгдсэн байна. За Финлянд төвтэй эрчим хүч цэвэр агаарын судалгаагаар мэрэгсэн байгууллага болог Кирегийн судалгаанаас үзэхэд Оросын холбооны улсын газрын тосны экспортын 20% нь Ост, Лугагаас 22% нь Приморскоос үйлдвэрлэгддэг болох нь харагдаж байгаа. За саяхны мэдээлэлээс харахад 3 дугаар сарын 26-наас 27-нд Оросын Балтийн тэнгисийн 3 бомбын алинд нь газрын тос ацрах хөлөг онгоцол харагдсан байна. За энэ нь бол Москва 2022 онд Украинд бүрэн хэмжээний давталгаа ихснээс хойш 2 өдөр дараалан ажилт хийгээгүй анхны тохиолдол болсон гэдгийг судалгааны Кире төв мэдгдсэн байна. Хиймэл дагуулын 6-аас үзэхэд 3 дугаар сарын 24-нд Приморскт болов шатаж байгаа газрын тосны байгууламжаас асар их утаа гарч байгаа нь харагдсан байна. За Ост, Лугад гал төмөр гарсан бол 3 дугаар сарын 27-нд Криши хотод их хэмжээний хохирол учирсан агаараас харагдаж байгаа юм. BBC Verify-ийн зургуудад дүн шинжилгээ хийснээс үзэхэд Приморскд дор хаяж хадгалах 8 сав устгацсан эсвэл хохирол амссан байгаа нь харагдсан бол Ост, Лугад хамгийн багадаа хадгалах 8 сав устгацсан эсвэл хохирол учирсан байдалтай байгаа бол Криши бомбтод дор хаяж хадгалах 2 савнд хохирол учирсан байдалтай байгаа нь харагдаж байна. Дэлхийн гадаргуу дээрх дулааны тэмдгийг ашиглуулахад ашигладаг НАСА-гийн хиймэл дагуулын станц болох Пиримс даваа гарагийн шөнийн 2 цаг 54 минутад Ост, Луга хотод даваа гарагийн 12 цаг 28-нд Приморскт тухайн бомбтууд шатаж байгаа зургийг харуулсан байна. BBC Verify мөн өнгөрсөн 7 хоногт 3 байгууламжинд халдсны дараа хэд хэдэн видео бичлэгийг баталгаажуулсан. За үүнд Приморскийн тэнгэрт асар хэмжээний утаа байгаа нь агаараас харагдаж байгаа. За мөн бичлэгүүд түнд харагдаж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан Украины нисгэгчгүй онгоцны хүчний даргын хувьд Балтийн тэнгисийн газрын тосны эдгээр 3 байгууламжийг чиглэсэн үйл ажиллагаа 3 дугаар сарын 23-нд эхэлсэн гэж мэдэгдсэн. За зохилт нь Оросын газрын тосны гол артерийн судас боловсруулах хүчин чадал түүхий экспортын дэд бүтцийг байхгүй болгоход чиглэгдсэн гэдгээ хэлсэн байна. За Криши газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын газрын тос боловсруулах хамгийн том 3 үйлдвэрүүдийнх нь нэг. За үүнд бол түрэмгийлэгч зэвсэгт хүчний дэмждэг түлш үйлдвэрлэдэг газар гэдгийг Украины зүгээс хэлж ийм учраас бол тус байгууламжинд халдаж байгаа гэдгээ мэдэгджээ. Reuters агентлагийн зах зээлийн мэдээлэлд үндэслэн тооцоолоор Оросын холбооны улс экспортын хүчин чадал нь дор хаяж 40%-аар багассан байх магадaltaй гэж үзэж байна. За анхны халдлагын дараа буюу 3 дугаар сарын 25-нд бол энэхүү үйл ажиллагаа нь бүрэн зогссон байх магадaltaй гэж тооцож байгаа юм. За Кери судалгааны агентлагийн зүгээс тооцож байгаагаар Америкийн нэгдсэн улс Израилийн Ирантай хийсэн дайны улмаас үн огцон өссөн. За үүний дараа Оросын холбооны улс 3 дугаар сарын сүүлийн 3-7 хоногт газрын тосны экспортоос 7.1 тэрбум фунт стерлинг олсон юм байна. За тэгэхээр Киевийн зүгээс бол энэхүү эрчим хүчний байгууламж руу халдаж байгаа нь эдгээр газрын тос өссөнтэй холбоотойгоор Оросын холбооны улс ихээхэн хэмжээний ашиг орлоготой байгаа. За үүнийг нь бол аль болох бага мэдрэгдэх за эдийн засгийн сэргэлтийг бий болгохгүйг тулд бол тухайн эрчим хүчний байгууллагууд руу халдсан цохилтыг явуулж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм. Дэлхийн эрчим хүчний хямралаас үүдэн бол холбоотнуудын зүгээс Киевт бас шаардлага тавьж байгаа юм байна. Оросын эрчим хүчний салбарт халдлага үйлдэлгээ багасгахыг хүсэн гэж Украины ерөнхийлөг Зеленский даваа гарагт
мэдгдсэн. Тэрээр Оросын холбооны ус Украиний эрчим хүчний системийг онилгоо болсон тохиолдолд тэд зогсно гэдгээ нэмж хэлсэн байна. Их Британи төвтэй Силибилайн судалгааны компани шинжээч Александр Лордын хэлснээр Киев Оросын газрын тос байгалийн хийний экспортлагчдын одоо авч байгаа орлогын гинтийн ашгийг бууруулахаар оролдож байгаа гэдг нь харагдаж байна. За гэвч дайн удаан үргэлжлэх тусам Америкийн нэгдсэн улс болон бусад холбоотны зүгээс дэлхийн газрын тосны үнийг бууруулах зорилгоор өргөн хүрээтэй хүчин чармаалт явуулна. За үүнийхээ хүрээнд Украинд болвол өгч байгаа цохилттой аль болох зогсоохыг ийм шахах бодлого хэрэгжүүлж болцсохгүй гэдэг нь харагдаж байгаа юм. За гэвч бол энэ өнгөрсөн одоо хугацаанд Украины зүгээс эрчимтэй халдлагаа нэмэгдүүлж байгаа. За энэ нь бол мэдээж хэрэг түвш эрчим хүчний зүгээс одоо хамааралтай байдаг манай улсад шууд бас болон шуудаар нөлөөллийг бол учруулах магадaltaй гэдэг нь харагдаж байгаамаа.